ил хязгааргүй боловсролыг Edu Box цэгийн мэн сайтаас. За сайн байцгаана уу үзэгчдээ. Энэ өглөө бидэнтэй хамт байгаа та бүхэнд баярлалаа. Эрүүл мэндийн лайк телевиз болон веб сургалтын төв хамтарч эрүүл өглөөний хоол цуврал нэвтрүүлгийг бэлтгэн хүргэж байгаа үлээ. Тэгэхээр энэ өглөө бид та бүхэнд дүүпүний пудинг хийхийг зааж өгье. Тэгэхээр энэ пудинг гэж бас та нар өмнө сонсч ирсэн байх. Өндөгний энтергээл энэ пудингнүүд үүдэг тийм. Тэгэхээр энэ дүүпүү бол өөрөө маш тэжээлэг, уургалаг тийм ээ. Гайхалтай хүнсний зүйл байгаа. Тэгээ монголчууд сүүлийн үед бас их дүүпүү хэрэглэдэг болж байна. Олон дүүпүүний үйлдвэрүүд байна. Тэр дүүпүүх олох боломжтой болсон. Тэгэхээр энэ дүүпүүг гадалтай болон чацарган энэ бурам сүйтэй холиод пудинг бэлтгэх тухай зай. Пудинг гэхээр смутинээс арай жоохон тийм өтгөвтөр бие бүтцтэй байдаг. За ингээд бид нарт нэг 100 г орчим дүүпүү хэрэг болно. За бас дүүпүүнээс гадна энэ шар буурцгийн сүү бас бид нар бэлдсэн байгаа. Шар буурцгийн сүүг бол ээдүүлээд дүүпүү гаргаж авдаг шүү дээ тийм ээ. За ингээд дүүпүүндээ бага зэргийн шар буурцгийн сүү хийлээ. За мөн бага зэргийн бурам хийж болно. Бурам бол өөрөө хичхрийн амт агуулмж багтаа хэрнээ хүний эрүүл мэндэд ашиг тустай бас элементүүдийг агуулдаг. Энгийн элсэн чихрээс бол илүү эрүүл мэндэд тустай амтлагч байдаг. За ингээд дараа нь бид нар нөгөө миксер буюу энэ цахилгаан холигчороо тэрийг нийлүүлэн хутгана. За утгаж явах явцдаа өтгөн шингнээс нь хамааруулаад бага зэргийн сүү нэмж болно. За ингээд дүүпүүг нэцэлсний дараа гадлаа хийн. За түрүүчийн хичээл дээр бол бид нар гадлыг нөгөө смутинд хэрглэж ирсэн тийм ээ. Ер нь энэ гадал олон төрлийн амтд хоол, ундаа төрлийн зүйлд ордог өөрөө их өтгөрүүлэх шин чанартай эрүүл мэндийн ч олон ач тустай бас хоол ихэд технологийн олон ач тустай байдаг. За бас бага зэргийн чацарган жимс байж болно. Чацарганыг бол бас өөр төрлийн нэрс болон ансаар бас орлуулах боломжтой. За ингээд бэлэн боллоо. За энэ бол бэлтгэхэд маш хялбархан. Танд дүүпүүг бол заавал хоолнд хийж шарж хэрэглэнэ гэж шарж жигэн ч юм уу чанж хэрэглэн гэхээсээ гадна бас дүүпүүгээр ингэж бэлэн шууд хэрэглэж идэх боломжтой өглөөний хоол бас бэлтгэж болох нь байна. За ингээд смутигээ та бүхэн урд оройн бэлтгээд ингэж бэлтгэжээд хөргөчөнд хонуулаад өглөө нь бас ингээ хүүтнэр нь идэж болно. Ялангуяа энэ бол зуны хувьд их тохиромжтой байдаг. За пудингний өтгөн шингэний байдал бол нэлээ юм өтгөвтөр байдаг. Тараг шиг гэсэн үг. Өтгөн тараг байдаг шүү дээ тийм өтгөн тараг шиг бие бүтцтэй байдаг.
За ингээд бидний смути ингээд бэлэн болж байна. Смутиг та бүхэн бас олон порц хийх бол ингээд олон хувааж хийгээд хөрөгчөнд хийгээд одоо жоохон бийжүүлээд хэрэгэлдэг. За тэгээд бийжүүлж хийхээс өмнө бас энэ коксны энэ нутаг гэж байдаг. Одоо нарийн бов торт чимдэг те. Энэ бол маш гоё амттай, бас гоё өнгө үзэмжтэй болгодог. За наргал мод гэж хэлдэг шүү дээ монголоор тийм ээ. За энэ маш их тэжээлэг, гайхалтай гоё амттай, ялангуяа энэ амтд хоолнд их энэ коксны десертийг хэрэгэлдэг. За ингээд хөрөгчөндөө витаминууд тавиад идэх юм. Тэгэхээр энэ бол заавал одоо өглөөний хоол гэхээс гадна бас та бүхэн зочдтой зориулсан амтд хоол бэлдэх гэж байгаа бол маш хурдан болдог амтд хоол байгаа. Хоолны дараа десерт идэх гардаг тийм ээ. Тэгэхээр энэ үед бас хэрэглэж болно. За энэ дээр нь бас ингээд жоохон чимэглэх маягаар баг зэргийн юунууд тавьчих болно. Чацарга нь болон энэ жимснээсээ дотор нь найрлагад нь орсон гэж жимснээсээ их биш хэмжээгээр ингээд чимэглээд ингээд тавьчих болно. За ингээд өнөөдрийн хичээлээр бидэнтэй хамт байсан үзэгч та бүхэнд баярлалаа. За дараагийн хичээлээр уулзлаа. Түр баяртай. Хэл хязгааргүй боловсролыг EduBox цэгийн мэн сайтаас